Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. Үндсэн шилдэг радио 89.3-ыг хүлээн авсаж байгаа та бүхэндээ баярлалаа. Даваа лавг Баасан гарагийн энэхүү цаг хугацаанд та бүхэндээ хүрдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгийн ээлжид шинэхэн дугаарыг хэлгээд бэлэн болсон байна. Өдрийн мэндийг хүргэе ахнараа. Өдрийн мэнд. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ хүн болгоныг бас хоёр талцуулаад байгаа цар шинийн баяр буюу одоо зурхаан зурлагын талаарх мэдээллийг хүргэх гэж байгаа тийм ээ. Тийм ээ. Энэ ер нь бол одоо бид нар чинь нөгөө цар шинээ хийж байгаа цаг үеийн одоо манайхаас бусад орн бол өнөөдөр барыг битүүрж явах шиг байна. Тэгтэл манайхан чинь зарим болохоор одоо ингээд бараг шинэлэх гээд байна гэл ингээд өнөөдөр чинь гадуур дотооргүй жиг жуг гэл ингээд яриад байна л да. Тэгээ бид нар яг энэ өдөрт тааруулаад ер нь Монгол зурхаа буюу төгс буянт зурхаа, хятад зурхаа буюу шар зурхаан үүсэл, онцлог, нийтлэг тал нь юу юм, ялгаатай тал нь юу юм бэ гэдгийг ярьж өгөх гэж бэлдлээ. Энэ бол цаг үеэ олсон нэвтрүүлэг байх болов уу гэж найдаж байна. Тэгэл байх уу? За би малгайг тавья төхөө. За энд хоёр том зурхааны талаар ярьж байгаа. За хятадын шар зурхаа гэж юу юм, төгс буянтын зурхаа гэж юу юм гэж. За би хятадын шар зурхаагийн чадах чинээгээр нэг товчхон тайлбарлаж байгаа. Энд чинь том судлагтхан учраас миний нэг 2-3 минутын өгүүлбэр төлөр нь багтамгүй том юм л да энэ. За хятадын шар зурхаа гэж юу юм бэ? Шар зурхаа нь бол хятадын Бээжин хотод төвтэй зурхаан ухаан юм байна. Эдвгэгийн Хятад, Солонгос, Япон тэргүүтэй улсуудад бол нэлээд дэлгэрсэн байдаг. За шар зурхаагаар гарах одоо цагалбарыг бол Хуанли гэж одоо нэрлэдэг гэж одоо ном судруудад тэмдэглэсэн байдсан байна л да. Шар зурхаан гарал ууслыг хөөх юм бол Дундад Аз, Иран, Араб, Персээс гаралтай одон зурхаан аргууд дээр үндэслэсэн гэж үздэг юм байна. За харин энэ бол манай Монголын зарим хаадт ноёдтой бол холбогддог. За энэ нь бол хамгийн тод жишээ бол Хувлай хаан. Их Монгол улсын нийслэлийг урагшин буюу одоо Бээжин Дайду хотод шилжүүлээд Их Юан улсыг байгуулсныхаа дараа улсынхаа албан ёсны одоо цагийн тооллыг бол шар зурхаагаар авч хэрэгжилж ирсэн түүхтэй байдин гинэ. Хувлай хаан бол. За ийм учраас Хувлай хааны хуульчилсан шар зурхаа бол Монголын одоо зурхаа юмаа гэж үздэг шар зурхаан гэдэг баримтлагч зурхаач нар бол бас цөөнгөө байдсан байна. За энэ утгаараа бол манайхан чинь бас зарим зурхаач нар чинь шар зурхааг баримтлах ёстой гэдэг ингээд яриад байгаагийн бас нэг сэжүүр нь бол энэ дээр гарч байгаа юм. За шар зурхааг улам боловсронгуй болгоод Их Юан гүрний төрийн зурхаагаас цааш нь үргэлжлүүлээд аваад явсан хүн бол бас нэг монгол хүн байдаг. За энэ хүн бол одоо бид нар бол бас төдийлөн сайн мэддэггүй уг нь бас мундаг том эрдэмтний нэг Монгол одоо зурхаач одоо их математикч хүн Мянгат эрдэмтэн. За Мянгат эрдэмтэн бол өвөр Монголын нутагт төрсөн за ийм мундаг одоо эрдэмтэн байгаа юм. За магадгүй бид бас энэ хүнийг илүү сайн алдаршуулах хэрэгтэй юм болоо да гэж бодож явдаг хүний нэг нь бол би л дээ. За Мянгат эрдэмтэн бол тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай одон орон зурхаач математикч эрдэмтэн хүн байсан. За тэгээд шар зурхаан тооллоор бол 12 сарын 6-ыг нь бол их сар, 6-ыг нь баг сар гэж одоо ялгаад тооцоолоод за ингээд их саруудад нь 30 хоногтой байна, баг сар нь 29 хоногтой байна гэж одоо ингэж наривчилж өгсөн хүн бол манай Монгол улсаас Монгол одоо үндэснээс гаралтай их Мянгат эрдэмтэн юм байгаамаа. За ингээд энэ хүн бол Хувлай хаан бол өөрийнхөө цаг үед бол шар зурхааг бол төрийн зурхаа цагалбар болгоод дараад нь манай Монголын Мянгат эрдэмтэн бол энэ шар зурхааг илүү сайн хөгжүүлж өгсөн ийм утга учиртай юм да. Манай одоо хоёр их монгол хүн бол энэ одоо зурхаан хөгжилд хувь нэмрээ оруулсан гэж хэлэхэд бол болохоор юм байлээ. Тийм өнөөдөр чинь Солонгос яг юу болж байгаа нэлээд. Тийм Солонгос бол одоо сар шинийн баярыг шинжилээд явж байгаа хүмүүс маань. Шинжилж байна гэсэн. Тийм. Тэгэхээр хятадд бас шинжилж байна. Адилхан шүү дээ. Манайхаас бусд нь. Тийм байна. Тэгээ өнөөдөр бас яг ингэж юм болж байна. Нэг сайн нэг тийм хоцрогдоод байгаа юм санагдаад байна гэж. Уг нь бол 2 сар гараад одоо бид нар чинь сар шинийн баяр төглөө гэж 2 сарда багтаад л ингэж шинжилээд дуусчихдаг гэсэн шүү дээ. Хажуудлын дэлгүүрт бууд зарж ялээ шүү. Бууд өчигдөр ч байсан. За Монгол зурхаа гэж юу вэ гэж? За Монгол зурхаа нь уламжлалт Монгол ардын зурхаа бөгөөд
Энэ нь хүний амьдралын замнал, хувь тавилан, зан чанар, аз од хайр, сэтгэл, амжилт, удаан наслах гэх мэт олон зүйлсийг тодорхойлохыг зорддог гинэ. За Монгол 6 Төв Азийн бусад орнуудад түгээмэл байдаг 6 хэлбэр бөгөөд хүний төрсөн он сар, өдөр, цаг зэргийг үндэслэн түүний ирээдүйн хувь тавиланг таниж гариг оддын нөлөөгөөр тайлбарладаг гинэ. За тэгэнгүүт цаашаага явахаар Монгол 6-ад төрсөн жилийг нь 12 амтантай холбож тухайн жилтэй холбоотой хүмүүсийн зан чанар, хувь тавилан, аж амьдрал ямар нөлөө үзүүлэхийг зааж өгдөг гиндэ. За тэгээд тухайлбал хулган жилтэй хүн ямар байдаг вэ гэхээр ухаалаг, хөдөлмөрч, сэтгэн бодох чадвартай. За ийм хүмүүс байд юм байна. За үхэр жилтэй хүмүүс бол одоо дэвчээртэй, эв санаа нэгтэй, үнэнч тийм хүмүүс байна. За бар жилтэй хүмүүс бол хүчтэй, зоригтой, өөрийнхөө замаар явах дуртай. Яг нэг юм шийдэмгийн хүмүүс байдаг шүү дээ. За тийм хүмүүс болж таарад байна. За туулай жилтэнгүүдийн хувьд бол одоо инх тайван, өхөөрдөм, нягтан нямба гэсэн хүн байна. За луу жилтэн бол одоо баялаг, эрэлхэг, лидер хүмүүс байдаг юм байна. За могоо жилтэнгүүд бол одоо ойлгомжтой, шинийг санаачлагч, нууцлаг гинэ. Хаастай. Яс зүүн гарах. Аргагүй могооштой гэдэг. За нэг юм гулгаал явдаг. Чимээ өнөр багтай. Хилэн шивэлзөөл. Морь штэ морь. За тийм морь. За эрчүүчтэй. Адал явдалд дуртай, үнэнч тийм хүмүүс байд юм байна. За хоньны энэрэлтэй, ээлдэг, сэтгэлийн гүн. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс хэлээд их л гой түшигтэй л байхын тий. За дахиад гинэ тэгсэн чинь тууштай баяр баясгалан бусдыг урамшуулж чаддаг. Одоо мэдээж нэг гой хүн урам авмаар санагдаад байвал урамшмалмаар хүмүүсээ бол урамшуулчдаг л байхын дахианаар байна тий. За нохоо бол одоо итгэлтэй шудраг нөхөрсөг гинэ. За туулай бол одоо найрсаг, халамжтай, сайхан сэтгэлтэй гинэ. Энэ ард нь аимхаа гэж байхгүй шүү дээ. Тэгээд надад ч болохоор бас нэг жил дутуу байгаа байхгүй юу? Энд бол бичин жил дутуу байгаа байхгүй юу? Тийм биш нэрийн тийм байх. Тийм хөгжил хөдөлгөөнтэй овсгоо самбаг бол ерөнхийдөө бичин жил илэрхийлдэг байх нэ. Ер нь ингээд 12 жил гээл ингээд бид нар чи ямар жилтэй вэ гээл ингээд байдаг. Яг ингээд маш товчноор одоо ингээд жилийн онцлогийг гаргасныг би бас төдийлө харж байгаагүй юм биш үү? Тийм байна тий. Их л гоё бадрангуу ер нь ингээд ийм зөв явах, сайхан явах боломж болцоонууд энэ одоо 12 ордонд байдаг хүмүүстээ сайхан боломжууд нээлттэй байд юм биш үү тий. Тийм байна. Тийм байна. Ингэж харагдчихэв. За тэгвэл одоо Монгол 6 нь одоо хүн хувь хүний амьдралд өнгөрсөн одоо ирээдүйг таамаглах, за гэр бүлийн харилцаа, аж амьдрал, зорилгоо тодорхойлох, за ирээдүйн хүндрэлийг даван туулахад туслах 6 мэдлэг гэж бол ойлгож болно. Одоо ингээл хүн болгон ингээд өөрийнхөө жилийг, өөрийнхөө ордыг ингээд нөгөө 6-ыг нь уншдаг штэ. За нэрэл би ийм хүндээ, за нэрэл тэр тийм хүндээ гэл ингээд одоо жилээр нь одоо ингээд тодорхойлоод тэр хүмүүсийнхаа ингээд мэдчихдэг. За тэгвэл энэ нь олон талаараа сэтгэл судлалтай холбогддог гинэ. За амьдралын илэрлүүдийг оддын хөдөлгөөн үндслэн ойлгох аргуудыг санал болгодог юм байна. За тиймээс хүмүүс 6-ыг одоо зөвхөн таамаглал биш, зарим хувь хүний амьдралд чиглүүлэх нэгэн хэрэгсэл гэж үздэг юм байна. За магадгүй одоо 6-нд итгэдэггүй энэ шаал худлаа гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Юу тийм сонин балан юм байж байгаа юм гэдэг. Энэ бол мэдээж бол одоо сэтгэл судлалтай холбоотой. Тэгээд амьдралын илэрлүүдийг бол оддын нөлөөнд үндслэн ойлгох аргуудыг бас санал болгодог юм байна. Тэрэж ерөнхийдөө одоо 6 зурлагт бол бидний зан араншинтай айгүй тийм таарад байдаг. Тийм тийм. Хэлээд байгаа юм шиг байдаг шүү дээ тэр үнийг. Заримдаа тараал ер нь хол зөрөхгүй шиг ер нь хамтаа бун тий. За тэгвэл төгс point гэж нэрлээд байдаг нь ямар учиртай юм бэ гэж хүмүүс бодож иж магадгүй тий. За тэгвэл төгс point гэдэг нь бол Монгол 6-ад гарч ирдэг нэгэн нэр гинэ. За нэрний утга нь бол төгс буюу төгс сайн, за point буюу буянтай гэсэн утга бүхий нэртэй холбоотой. Тиймээс төгс point гэдэг нь хүн төрлөختний сайн уйлс, буян гიშгтэй холбоотой хэлийг бол илэрхийлдэг юм байна. За тэгвэл 6 үүднээс хүн бүрийн төрсөн жил, сар, өдөр, цаг нь тухайн хүний хувь тавилан, амьдралын зам мөрийг тодорхойлдог гэж үздэг юм байна. За мөн тэгэхээр одоо төгс point хүний 6 нь хүний амьдралын төрсөн хугацаа, од гарагийн байрлал, мөн түүний амьдралын нөхцөл байдлыг хамааралтайгаар үзэж тодорхойлох ёстой гинэ.
За чи сүүл дээр нилийн бачимдад төгсөглөө. Үгүй хаалан дээр юу тэгжлээ ойлчлаарай. Энэ бид нар чинь аав ээж чинь ер нь ингээл жил болгоны сар шний мөр ер нь төгс уянтынхаа зурхааг дагна шүү. Тэгэлгүй Монгол зурхаа. Монгол зурхаа. Яг энэ дээр бол ингээд анзаарчад харж байхад одоо шар зурхаа бол одон орон гариг иргэсийн нөлөөрөө илүү ингээд сансар хөтөргөөрөө тавьж байхад төгс уянтын зурхаа бол илүү хүн рүү зан чанар руу жилийн онцлог руу илүү их наалтаж орж ирж байгаа харагдаж байгаа хгүй. Энүүгээрээ бас ингээд баг ингээд зурхаагаа ингээд яриад явж байхад л ялгараа нь харагдаж эхэлж байгаа юм да. Жишээлбэл бид нар чинь одоо манай Монгол зурхаа дээр чинь ингээд ярьдаг штэ. За өдрийн сайн цаг нь тэр дээр. За өнөөдөр бол ингээд шав тавихад сайн. Ямар юмны номны үйлэн сайн. Дишээд ингээрээ. Хол газар яваар гэсэн тэгээрээ. Ингээл ингээд үсц суулгаад тийм ингээд илүү хүн рүүгээ наалтсан ийм юунуудыг гаргаж явдаг тийм ээ. Тэгдэг. Тэрүүгээрээ илүү сэтгэл судлалтай илүү их ойрхон наалдаж ирдэг. Хувь хүний одоо онцлогтой илүү наалддаг ийм л зурхаа болж тараад байна да. За тэгвэл манай монголчуудын энэ зохиосон төгс буйнд зурхаа буюу монгол зурхаа маань хизээ үүссэн бэ гэдэг асуулт гарч ирдэг. За энийг би бас чадах чинээгээр судлаа. За монгол зурхаа бол ер нь мэдээжийн хэрэг Төв Азийн болон бусад ард түмнүүдийн зурхаатай ер нь нэлээд ижил төстэй тал бол нэлээх байдаг. Үнэ. Нэлээд олон талаараа бол бусад одоо шар зурхаа мурхаатай адилхан. За тухайлах юм бол Хятад Төв Азийн бусад уламжилтай холбоотой гэж үздэг. За бид нар ч юм бол олон соёс заншлаараа бол ер нь Азууд бол бас нийтлэг тал бол байдаг учраас аргагүй нийтлэг юм гарч ирэлгүй л яах вэ? Тэгэлгүй яах вэ? За монголчууд эхлээд Хятад зурхааг бол өөртөө нэвтрүүлсэн гэж түүхчид үздэг бөгөөд 12 амьтны тойрог 10 жилийн цикл. За өөр бусад тоо бүхий эдгээр зурхааг ашиглах уламжлал бол Монголд одоо ирж үндэсний соёл болтлоо ингээд нарийсч хөгжсөн байгаа юм л да. За монгол зурхаа нь бол мэдээжийн хэрэг одоо төгс буйнтын зурхаа бол бас нэг зүйлийн нөлөөг бол маш хүчтэй авсан нь юу вэ гэвэл буддизм. Шарын шин. За энэ бол 17 дугаар зууны үеэс үүсэлтэй болов гэдэг имийг бол одоо зарим эрдэмтэд гаргаж тавьдаг. Яг тэдэн оны тэдэн сарын тэрэнд тийм хүн зохиосон гэдэг юм бол гарч ирдгүй мэлээ. За ер нь бол ингээд бас одоо бас л юу яасан манжийн засагт байсан үед бол бид нар ч одоо тэгэл бичиг соёл моёлоос авахгүй бол нэлээд юм бүрхэг байсан учраас тэр талын нарийн мэдээлэл бас өвлөгдөх нь ховор байсан юм болоо да гэж би бодсон шүү. За буддийн сүмүүдэд 6 9 ухаан болоод бусад судруудыг уншаад астрологийн мэдлэгийг илүү нарийн судлуулсан байгаа юм л да. Манай монголчууд тэр дундаа Монголын одоо лам нар бол ингээд илүү буддийн нөлөөтэй астрологийг илүү судалж үзсэн байгаа юм. За үүнээс гадна монголчууд бол амьдралдаа бол зурхаа олон төрлийн ёслол, баяр ёслолын чухал байр суурьдыг бол одоо энэ астрологид бол бас шингээж гсэн байгаа юм л да. Одоо нэг дашны балжины хурим найрыг цаймаа ингээд нөгөө буддийн имий чинь өөрийнхөө уламжлалтаа уяад яваад байсан байгаа. За тиймээс монгол зурхаа нь бол Хятад Төв Азийн зурхаагаас л удамшиж эхлээд за буддийн сүмүүдэд дээр дамжаад дараа нь бол ард түмнийхээ өдөр тутмын амьдралд нэвтрээд аль хэдийнэ бол өөрийн гэсэн өрөөц уламжлалтаа онцлогтой болж ингээд хүний амьдралын нэг өрөөнд философи болж хөгжсөн ийм зурхаан ухаан юм байлээ л дээ. За тэгээд монгол зурхаа нь бол олон нийтэд бол амьдралын зорилго, хувь тавилан, ахуй амьдралыг нь илүү ойлгоход тусалдаг. За тэгээд мэдээж хэрэг өнөөдөр л монголчууд бол зурхааг одоо хувь тавилан аз жаргалаа одоо тодорхойлоход нэлээд ашигладаг ч. За танаа хүү ямар жилтэй, ямар ордтой вэ? За манайхтай харшуу ивэл үү гэл ингээл айгүй бүр одоо захын хүмүүс л бараг л тэгэл одоо ярьдаг шүү дээ. Бараг л хүнтэй танилцахтаа ивэл жилтэй хүнтэй танилцсан юмсан да. Ер нь яг л тэгдэг шүү дээ. Ивэл биш бол эсвэл наад хоёр чи харш гэдэг. Яг үнэ. Тэгэл нэг юм ярингууд суудлын өнцөгдсөн байна. Тийм байна. Манай баг яах чинь ямар ч нөхцөл суугаад суудна өнцөгдгөөргүйг булан байдгийн штэ манад. Та бол яаж суугаад суудл өнцөгдгөөргүй харагдаж ш байх гэсэн чинь бүр айгүй юм нарандаа залбираад байгаа штэ. Тийм ээ. Гой суудалтай хүн шүү бас. Сайхан суудал бий яахт нь. За тэгээ энэ зурхаагчтай хэн зохиосон бэ гэд бас нэг асуулт гарч ирнэ л яах вэ? За монгол зурхаа нь тодорхой нэгэн хүн зохиосон бүтээл бол биш ээ. Харин олон зуун жилийн турш уламжлагдж ирсэн олон арван зурхаач, сүм хийдийн лам нар, эрдэмтэн болон соёлын холбоотой хүмүүсийн бүтээл юм.
Энэ нь цаг хугацаа газар орноор дамжин өөрчлөгдөж хөгжиж Монгол ард түмний амьдралд нэвтэрсэн уламжлал юм а. Харин Монгол зурхааг зохиосон эсвэл тэргүүлэгч олон их сурвалжтай холбоотой хүмүүсийн дунд цахар, халах, ойрд, төмөд зэрэг Монголын овгуудын зурхаачид эрдэмтэн лам нар байсан байжээ. За тэдний олонх нь буддын сүм хийдэд шавлин сууж номлол, судар, астролог, зурхай судлалын салбарт гүнзгий мэдлэг олж авсан бөгөөд өөрийн туршлага судалгаагаар зурхаан, ёс суртахуун, эзлэх байрлал, астрологийн шинжлэх ухааны үндсийг бий болгосон гинэ. За жишээ нь ламын ордны номлол, гол ламын үзэл санаа гэх мэт ардчилсан лам нарын дунд зурхаачдын мэдлэг ойлголт дамжин ирсэн дүүнчлэн Эрдэнэ 100, Шанх хошуу зэрэг сүмхийдийн ном унших, бүтээл хийх үйл ажиллагаа нь зурхай, астрологийн хөгжлийг ихээр дэмжиж байсан гинэ. Иймээс Монгол зурхаан тодорхой нэг хүн зохиосон бүтээл бол биш, харин олон арван үе дамжиж уламжлагдсан соёлын цогц зүйл юм гинэ. Тийм л байна. Олон хүн л ингээл баг багаар сайжруулаад явж тээ. Яг энэ юу чи энэ зохиоцсон гих зүйл бас ингээд яригдаад идэв шүү дээ. Энэ зохиоцсон юм уу? Энэ зохиоцсон юм уу гэлтэй. Эсвэл энэ зохиосон багтаач гэж боддог ч юм уу те. Тэгээ нэг юм зүйл гараад идэг шүү бас тий. За тэгэл байх. Тэгвэл одоо хятадын зурхай одоо манай Монгол орны одоо дагач мөрдөг зурхай хоёр маань л юугаараа одоо нийтлэг юм бэ? Тэ нийтлэг тал нь юу юм бэ? Ялгаа нь юу юм бэ гэдэг талаарх мэдээлэл өгье. За дөрвөн улирлын аль нэгт нь илүү сар нэмж тааруулдаг зурлага нь энэ хоёр зурхаан аль альнд нь байдаг зүйл гинэ. Энэ зүйлээр бол ерөнхийдөө нийтлэг нь байдаг юм байна л та. Тийм нөгөө 22 сарын 28 29-нөр өндөрлөг нам жилгээл явдгаараа бол ер нь ингээд нийлээд байдаг л да. За тэгвэл ялгаа нь юу вэ гэвэл за төгс буянтын зурхаан тоололд окторгойд үзэгдэж харагдаж байгаа сарны хэмжээ чухал байдаг гинэ. За тухайлбал хидүүд хамгийн том сар гарах буюу одоо шиний 15-ыг бол тохиогыг олж тооцолдог гинэ. За өдөр хоногуд нь тасрах, давхцах явдал байдаг. За харин шар зурхайд бол өдөр хоног тасрах, давхцах тийм зүйл байдаггүй юм байна. За их бага сараараа тааруулаад явдаг гинэ. За шар зурхаан тооллоор 1-р сарын 20-ноос 2-р сарын 20-ны хооронд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож зоглогдог байхаар зохицуулан тааруулсан байдаг юм байна. Тийм байна тий. Шар зурхад бол ер нь шиний нэгэн алга болно гэдэг ойлголт байхгүй юм шүү дээ. Тийм байна. Тэгэл тохируулаад явцдаг. Тэгэл ер нь бол сар шинийгээ бол ер нь 1 сарын 20-оос 2 сарын 20-нд бол ер нь заавал ингээл байх ёстойгоо ингээл тааруулсан юм байна л да. Хэлсэн байна. Манайд бол чинь шиний нэгэн тасарч мусраад ингээд яагаад гэдэг ингээд шиний нэгэн тасар 7 байдгүй гэл ингээд хоёр шиний нэгэн тий битүүн байхгүй юу лээ хоёр бас нэг тийм янз янз гарч ирсэн тий одоо ирэх 100 жилд саяхан түрүү 7 хоног үздэй тэрний өмнө 7 хоног төлөө манай шинжлэх ухааны академийн эрдэмтэд чинь бас одоо нэлээд том баг эн чинь 93 оноос гуулаад биш 2003 оноос гуулаад ажлын хэсэг гараад энэ шар зурхай төгс буянтын зурхайг орчин үеийн аргын тоололтоо уялдуулсан одоо хуанли гараг гэсэн одоо ийм нэг засгийн газрын шийдвэр тогтоол гаргаад тэгээ бүр эн чинь 20 гаруй жил судалж агаад сая 10 хоногийн өмнө манай гандан дэвшлэн хийдэд одоо аль биесээр яг эцсийн байдлаар ингэж хүлээж өгсөн. Тэгээд ойрын 1000 жилийн аргын болон төгс буянтын зурхайн бэлгийн тооллын хоорондын одоо граф гэсэн бүснэтийг гаргаж гэж байгаа юм лээ. Өгсөн юм байлээ. Тэгээд энд бол ойрын ирэх одоо энэ ирэх 100 жилд бол 3 удаа шиний нэгэн тасарна гэсэн юм мэдээг үлдчихсэн тэн дээр. Ямар сони бэ те. Тэр одоо ерөөсөө шиний нэгэн байхгүй шүү. Шиний хоёрондоо зоолгохгүй юм явах нь. Тэгээд би яагаад ингээд шиний нэгэн тасраад байдیں۔ Заримдаа шиний 7 ч юм уу 2 өдөр мөдөр гэл ингэдэг дээ. Тэгээд энийг би яагаад ингээд ийгэд юм болоо гэж судалсан чинь сарны хөдөлгөөнөөс болдог. За мэдээж хэрэг шар зурхайд сарны хөдөлгөөний тоолж байгаа манай төгс буянтын зурхайд сарны хөдөлгөөний тоолж байгаа. Гэхдээ манай зурхай болохоор нөгөө зарим өдөр нь сар хурдан хөдөлдөг. Зарим өдөр нь удаан хөдөлдөг гэж байгаа. Хурдан хөдлөнгүүд нь шиний нэгэн тасраа явждаг. Одоо өдөр нь тасраа явждаг. Удаан хөдлөнгүүд нь нөгөө шинийн 7-2 байна. Ингээд удаан хөдөлж байгаа учраас нөгөө юугаараа тэр туулах цагаараа удаан байгаа учраас 2 2 болгоод ингээд тоолоод байдаг. Ийм юм байлээ гэж би
одоо уншиж ойлгосон шүү. За баярлалаа эрхэм мөндөд сонсогчдоо. UBM радио 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань өнөөдрийн шинэхэн дугаар энэ цаг хугацаанд хүрээд жаргаж байна. Нэвтрүүлэг дээр хөтлөгчөөр UBM радио 89.3-ийн ерөнхий редактор хөтлөгч Шилтэй багийн ах маань байлаа. За мөн хөтлөгч сэтгүүлч манай Сүнжид маа байна. За хөтлөгч найруулагч Ууган Баярнаар инхүү ажиллан та бүхэнд Монгол бахархал нэвтрүүлгийг хүргэлээ. За тэгээд Өш нэг гяс мэдээ хэлчихв нэрээ. За тэгье. Микрофон нээсэн дээрээ. За тэгье. Сайн нөгөө Grand Remax-аас бэлэг ирлээ. За бэлгийн дээж. Тий, бэлэг ирсэн. Бэлэг ирэхдээ нөгөө автомашины ган утас тогтоогч шинээр ирчлээ. Аа. Гэтэ энэ амар хөөрхөн жижигэн аймаг зөвхөн нэг амар наалдас халдгүй штэ. За, тий. заяо. За. Тэгээд дараагийнх нь нөгөө ахаад жихивж ирсэн. За. Тэгээ жихивч нөгөө дуу тусгаарлагч гадны орчны дуу одоо ингээд ярьдэн шүү дээ. Тэр яриаг салгаж Бидний энэ шиг чихвч юу шүү. Өө жижигхэн. Жижиг жиг. Гэхдээ нөгөө орчны дуу тусгаарлагчтай шинэ брендинг яг бүр Remax гэсэн бичгтэй бүр албан дистрибьюторын чихвж ирсэн. Тэгээд өнөөдөр бас азтай сонсогчид маань бэлгийн хур буух нэ. Тэгээд та хэд маань гол нь радиогоо сонсож байгаа бол UBM 89.3 гэдээ манай YouTube сувг байгаа. UBM 89.3 гэдээ ягаан логотой YouTube сувг руу ороод газ subscribe дараад явж байгаараа. Тэгээд өнөөдөр бас азтай сонсогч маань нэлээд айтайхан бэлгийн эзэн болох. Энэ бас нэлээд үнэтэй бэлэг ирж байна. Тэгэлгүй яах вэ? За тэгээд өнөөдөр бол бас яг уу бусад орнуудад бол битүүрээ цагаараад ингээ явж байгаа шиг байна. Өнөөдрөөс манай монголчуудын хувьд ч гэсэн бас тэмдэглэлтэй сайхан өдөр. Яагаад гэж 6 дахь Yokozuna Монгол улсаас манай Монгол улсаас төрсэн 6 дахь Yokozuna өнөөдөр нөгөө нэг сумагийн зөвлөлөөсөн их аваргынхаа цолыг аль биесээр хүлээж авсан. Вау. Давгдар жаваргын аваг дуу гэж байгаа. Яг 2003 онд өнөөдрөөс яг бүтэн 22 жилийн өмнө Давгдар жаварг бас одоо 68 дахь их Yokozuna цолыг хүртэжсэн бол яг тэр өдөр 22 жилийн дараа яг тэр өдөр нь түүний аваг дуу нь мэрэглийн сумагийн 74 дахь их аварга Yokozuna цолыг хүртсэн ийм нэг сайхан түүхэн өдөр тохиож байгаамаа. За тэгэлгүй яг. За радиогоо сонсож байгаа сонсогчд маань газ subscribe дараад яваад гараад энэ YouTube цугийг дагсан сонсогчд маань нэвтрүүлэгт ороод өнөөдөр азтай ялагч болно шүү гэдгийг бас дашрам далимдуулаад хэлчихье. Баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар эргэн уулзъя. За баярлалаа.